За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай студид маань Цэлмэг маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Цаг зав зориулж ирсэнд нь маш их баярлалаа. За сайн байцгаана уу? Тэгээд радио авасыг үзэж байгаа үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Аха. За Цэлмэгийн маань ажил амьдралтай ч юу? Сайн уу? Орой үед нэлээд завгүй яваад байлаа. Аха. Тэгээ ерөнхийдөө бол нэг сошиал хөтэлдэг болсноос хойш гэх юм бол нэг хамгийн маань нээлттэй байдаг гэдэг шиг одоо яг нэг хичээлийн жилийн үйл одоо төгсгөл болж байгаа. Тэгээ би өөрөө ингээд нэг хуваараа цэцэрлэг ажилладаг. Тэгээд тэрэндээ бэлдээд одоо хаалтаа хийх гэж жоохон завгүй байгаа. Бусдаар бол тэгэл ажил амьдрал бол яг л ингээл яаж явдгөө те тэр процессороо явагдаад байж байгаа. Одоо Цэлмэгийг маань хүмүүс нөгөө сошиал контент хийдэг гэдгээр нэлээд сайн мэднэ. Нэлээд амбицтай. Тэгж харагддаг. Тэгээ гоё тэр талаараа яриад хэр hodж байгаа вэ хийгээд. За би сошиал дээр бол бичлэг хийгээд одоо ерөөхдөө бол бараг 4 жил болж байгаа. Тэгээд хамгийн ихний бичлэг маань бол яг ковидын дараа Бээжингийн Universal Studio нэгтгэд хийж эхэлсэн. Тэгээд тэрнээс өмнө бол зөндөө олон ингээл бичлэг хийдэг гэсэн. Яг үндэ явдггүй байсан л та. Тэгээд амар юм одоо өөрийгөө амар хэрэгтэй юм хийгээд байна гэж бодоод байгаа хэрнээ тэр нь хүмүүст хэрэггүй л байсан юм шиг үлээ. Одоо ингээд бодходдоггүй. Тийм хүрдэггүй. Хөргөх аргаа мэдгүй гэх юм уу те. Тиймээс нь тэл нэг амар ухаалаг утастай жил болгоо iPhone аваад байгаа гэдэг хэрнээ тэрнгээрээ юм хийхээр тэр нь болдгоо байсан. Тэгээд одоо бол яг бичлэг хийснээс хойш 4 жил болсны доо бяцхан туршлагатай болсон. Тэгээ ковидын дараачаас хүмүүс нэг аялаж яаж аялах уу тэг нэг айгүй айцтай байсан шүү дээ тий. Одоо аялах нь зөв юм уу явцдаг дахиад карантин болчих уу гэж бодож ирсэн. Тэгээд тэр үед нь би за хөвсгөл рүү ингэж аялж ирснаас бээжин рүү аялах юм бол хямдхан юм байна. Нэг өдөр одоо амрах мөнгөөрөө 7 хоног аялж болдгийм байх шүү гэж бичлэг хийсэн чинь айгүй хүмүүс танигдсан. Тэгээд түүнээс хойш бол ингээд бичлэг хийж эхэлсэн байгаа. Нилээ одоо нэг юм нийгмийг сүүлийн үеийнхээ ер нь бичлэгний дахин талаар би ярьж байгаа шүү. Нийгэм рүү чиглэсэн, чүмжилсэн, нилээ амбицтай. Яг ингээд ярилцаа суусан чи айгуу дараа. Эмэгтэй хүн шүү дээ. Тийш дээ. Яг одоо нэг reel гэдэг бичлэг чи одоо 3 жилийн өмнөөс эхлэн Facebook дээр нэгдээд тэгээ нэг минут 30 байсан байхгүй юу? Тэнгууд ингээд нэг амар том сэдв байгаад идэг. Түүнийг илэрхийлэх гэхэл нөө минут 30 та багтаана гэдэг нь өөрөө айгүй юм. Хүнээс айгүй хэм шаарддаг юм билээ л те. Тэхийн тулд мэдээж эхлээд хурдан ярьж сурсан. Хоёр дахь юм бол санаануудаа 30 секундээр хувааж сурсан. Тэгснийхэн дараа чир хүмүүст ингээ хүргэх юм байна гэдгийг би ойлгосон баггүй юу одоо энэ тарих толгоондоо ойлголоо гэдэг шиг ойлгосон. Тэгээд минут 30 секундэд бүх юм багтаахын тулд маш хурдан ярьдаг, өндөр темпээр ярьдаг, эмоцтой ярьдаг. Зарим тохиолдолд бол ингээд бүр ингээд яг нэг контрол гэж яддаг чинь хөөргө контролн гэдэг. Тэрийг алдахгүй тулд яг сэдвтэй базаж ярихын тулд айгүй хэм энерги зарцуулдаг. Тэгэл минут 30 секунд ингээл чанга дугаар те ийм байна, тийм байна ингээ хэлнэ гэдэг чинь хүнээс ингээ амар их энерги зарцуулдаг. Тэгээд хүмүүс ингээ таарахаараа тэгдэг байхгүй. Хүүе чи ямар даруухан юм биш үү? Юм ярьдгүй мүү гэдэг. Тэгэхээр би минут 30 бичлэгээр бити намайг дүгнжээ. Тэр чинь тэр л сэдв байхгүй юу? Ганцхан сэдв л байгаа штэ. Жишээлбэл одоо ингээ нэг за хамгийн ойрын жишээ төгжрлийг яриа гэж бодъё те. Үнэхээр ажлаа тараал яг энэ талбайн уулзуур дээр 3 цаг зогсоод байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг би одоо ингэж инээж ярина гэж байгаа штэ. 3 цаг төгжрлээ. Яана ядарлаа төгжрөл амар хэцүү байна гэд ярих юм бол хүмүүс яах вэ? Ямар тэнийг ятцсан юм бэ л гэж тэгэн штэ. Тэнгууд энэ төгжрөл мөгжрлээ шийдмээр байна штэ. Бид нэр ингээд 21-р зуунд амьдарч байна. Хамаг цагаа энэ зам дээр үлдээмээргүй байна. Өнгөрөөмөргүй байна гэдэг хүмүүс тийштэй орж ирж байгаа хаа. Тэгээд хүнд өөрийнхөө ярих байгаа юмыг таниулах байгаа одоо өн айс гэдэг нь айгүй чухал юм байл л дээ. Нөө сойс сурдаг би соёл урлагийн сургуулийг Лавгийн ТV дотор багшийн удирдлагын доор 2015 он жүжигчний анги төгссөн. Тэгээд тэгэхэд бид жүжигчин хүн ч одоо бүх юмыг хийж чадах ёстой гэдэг юмыг тэндээс сурсан. Тэгээд яаж хүнд юм ойлгуулах уу гэхлээр манай тоглоод гэдэг үсэ хүн чиний юм чи үзэхгүй байгаа л ингээд духан дээрээ бичихгүй юу гэдэг. Анхаарал татах гадагштай. Тулд эсвэл юм ойлгуулахын тулд тийм байдаг шүү гэж хэлээд. Тэгэнгუთ за би угаасаа энэ ямар нэг юм ойлгуулахын тулд те энэ нийгэмд болж байгаа болохгүй байгаа процессуудыг би ойлгуулахын тулд шүүмж хэлэх хэрэгтэй юм байна. Бусдаас бусдтай
надтай санал бодлоо одоо надтай нийлж байгаа хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр энэ өнгө аясаараа ярих хэрэгтэй юм байна гэдгийг би яг ойлгосон л та. Тэгээ яг ихэнх шүүмжүүд нь ямар том амтай гэл тэгдэв. Тэгээ тэр чинь уцаа юм ойрхоноос барьсан байгаа. Угаасаа ингээд ам амар том гараад байгаа байхгүй юу? Тэгээ ингээд ямар ингээд чихэн зохон хийд ингээд юм яг л энэ дагаа утас руу чинь тэгээд яг ийшээгээл харж ярихгүй бол ямар тэнд байгаа дулмаараа харж ярих байх шүү дээ. Тэр тэнд байгаа одоо юу гэх юм бэ нэг баяраг дуудаж хөө энэ сонсороо гэж хэлэхгүй учраас яг нэг миний нэг бяцхан өнгө аясл гэх юм уу тий тэгж л боддог шүү дээ. Цэлэн маань ерөнхийдөө жүжигчин мэрэгжилтэй жүжигчин мэрэгчлээсээ сэтгүүл зүйн салбарлаа орсон гэсэн үг. Тийм. Тэгээд давхар багш. Би ингэсэн 2015 онд соёл урлагийн сургуулийг төгсөөд түүний дараачаас 2020 онд Утган тэнгэрийн сургуулийг сургуулийн өмнөх боловсрал буюу одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг цэцэрлэгийн багш гэдэг мэргэжлэр төгссөн. За тэгээд энэ мэргэжлийг одоо яагаад эзэмших болсон бэ гэхлээр манай ээж өөрөө боловсролын салбарт ингээд насаараа ажилласан хүн байсан. Тэгээд манайх гэр бүлээрээ одоо энэ цэцэрлэг ажилладаг. Тэгээд гэр бүлийнхаа мэдээж энэ олон жил одоо ээжийнхэн бүтээсэн тэ энэ хөдөлмөрийг авч явахын тулд би энэ мэргэжлийг эзэмсэх надад яг шаардлагатай болсон. Сэтгүүлчийн хувьд гэх юм бол би соёл урлагийн сургуулийг төгсөөд одоо яг сөгсний дараачаар ковид гэдэг ингээд айгүй олон асуудлууд байсан. Тэгээд би өөр нь анханасаа ингээд суйст орохдоо сэтгүүлж нэвтрүүлэгч болъё гэж би бодож орсон байхгүй юу. Тэгсэн чинь манай ангийн нэг балжин нэм гэдэг нэг хүү байдгийг. Тэр үед манай ангийн дарга байснаа. Тэгээ би ингээд радио телевизээр шилжмээр байна гэсэн чи эцэлэн гэж тэнийг юм уу гэхгүй. Яасан гэдгсэн чинь чи жүжигчин болчихвол тоо. Тэл чи бүхнийг хийж чадсан штэ гэтгсэн чинь би шууд болцсон. Нэрэл би жүжигчин болчих юм бол бүх юм ингээ хийж чадах юм байна гэд. Тэгээд жүжигчний сургуулийг одоо төгснөө соёл урлагийн сургуулийг төгснөөс хойш миний ажлын анхны гараа бол яг одоо телевизийн салбараас эхэлчихсэн. За тэгээд түүний дараачаас бол одоо мэдээллийн сайтууд гэж байгаа. Мэдээллийн сайтуудад би хөтлөгч, нэвтрүүлэг, сэтгүүлчээр би ажиллаж байсан. Ерөнхийдөө бол маш олон жил ажилласан л да 10 жил ажилласан гэсэн үг. Тэгэл одоо хамгийн ихний одоо Стар телевизийн хүүхдийн нэвтрүүлэг хөтэлдэг байлаа. Ардын буудланд ордог байлаа гэл те. Тийм шүү дээ. Яг орж ирж байна сайн. Хэлсэн чинь шууд орж ирж байна. Тийм. Тэгээ ардын буудланд ордог байлаа. Тэгээд баг одоо ийм жижигхэн нэвтрүүлгэнүүд сайтууд дээр маш хийдэг байсан. Одоо Захир цагийн мэн сайт дээр гэхэд л мөн 21 гээл хийдэг байсан. Тэгээ түүнээсээ гараад чекийн мэн сайт дээр ингээд бас айгүй олон нийгэм рүү нөлөөлөх тийм контентууд хийдэг байсан байхгүй юу? Тэгээ сүүлд гэх юм бол Асуу цагийн мэн сайтад би яг сэтгүүлч хөтлөгчөөрөө ажиллаж исэн. Одоо бол яг ажиллаагүй жил гарan болж байгаа. Ягаад ажиллаагүй гэхэл нөө манай ээж бурхан болоод тэр нэг байнга ингээд ярддаг хүн чинь шоконд орохороо ярихаа билж яг юу ярихаа мэдгээ хэлчихсэн юм лээ. Тэгээ нэг хүмүүсийн өмнөөс ярьж эсвэл хүмүүсийг холбож ярьж эсвэл шин сэдв гаргаж ярьдаг хүн чинь ингээд нэг тарих ажиллагаа болоод ингээд нэг тийм одоо шокийн байдалд ороод ирэхээр ингээд амнаас үг гардаггүй зөв ярьж байгаа буруу ярьж байгаа ингээд мэдэж чадахгүй нэг тийм амьдрал айгу тийм дин дум байд юм билээ. Тэгээд одоо яг жил гаруй хугацааг өнгөрөөгөөд одооноос яг буцаад тэ өмнөх байсан хэмнэлтэд орох гэж өмнөх байсан юмнуудаа хийдэг болох гэж хичээж байгаа. Тэгээд одоо л яг сайтад ажиллаагүй байгаа. Хуваараа өөрийнхөө одоо Facebook аккаунт штэ минийх ч одоо пэйж бас биш. Зүгээр л өөрийнхөө л контентийг контент гэхээс илүү зүгээр л би зүгээр өөрийгөө ингэж хэлхийг хүсдэг. Контент гэхлээр ингээл хүмүүс чинь жоохон бүтээлч ханддаг шүү дээ. Би ч бас сойс төгсөн хүн болохоор уран бүтээл гэдэг юм чи ямар байдаг л гэдэг. Зөвөр өөрийн үзэл бодлороо өөрийнхөө хуудсыг хөтөлж явдаг л гэсэн үг. Ерөнхийдөө тэр нэг жил гаруй нэг хаалттай байгаад байсан юм шүү дээ. Тохоо энэ сэтгэл зүй хэр байсан бэ? Тэгээ одоо ингээд итгэрж байгаа. Өнөөдрийн энэ цэг дээрээс буцаад тэр хүнийг харахад одоо ингээд хүмүүс ингэдэг штэ ингээд хэцүү ямар нэгэн нөхцөл байдалд орохороо ч юм уу те ингээд нэг зарим хүмүүс нь бол хит нээлттэй болдог. Эсвэл зарим нь бол ингээд хит хаалттай болдог те. Тэгээд би бол тэр хаалттай болдог хүн байсан. Тэгээд яг ингээд ажилдаа яваал гэртээ ирчдэг. Тэгээл дахиад маргааш нь ажилдаа явдаг. Тэгэл нэг тийм олон найз нөхдөдөө уулзгаа болцсон нийгмийн харилцаанд орхосоо ингээд нэг жоохон айгаад идэм билээ. Яа тэгэхээр ингээд нэг ээж гэдэг хүн чинь хүний ард ингээд амар том хамгаалагч хаалт гэд байгаа штэ. Тэгмээд яг тэр бүх юм маань ингээд алга болсон юм санагдсан. Тэгэд ингээд хэцүү юм толгорууд хинт хэлэх үү, яах уу гэж ингэж бодоол. Одоо би ингээд хүнтэй харьцуул намайг одоо өнчин гэж бодох болов уу гэж ингэж бодоод айгүй сонин бодол орж ирдэм билээ. Тэгээ сэтгэл айгүй хэцүү байсан. Тэгээд энэ бүхнээс бол гарахад бол надад
яг үннийг хэлэхэд ингээд өөртөө айгу тусалсан. Өөрийнхөө дуртай амиг олж хийсэн, өөрийгөө амрааж, унтуулж сурсан, тий. Тэгээд дээрэс нь одоо шашин надад айгу их нөлөөсөн. Би буддын шашинд дуртай болсон. Яагаад гэвэл нөө ингээд хүн ингээд өнгөрсний дараачаар ингээд тэнгэрт очиод бурханд очдог гэдэг ингээд ярьдаг штэ. Тэнгууд тэр бурхан яг байд юм уу? Одоо байгаа юм бол ингээд миний шаналж байгааг харж байгаа юм уу? Тэ? Тэгээ би тэрийг мэдэж ойлгохын тулд бас энэтг рүү аялсан. Тэгээ тэр аялал маа надад өөрийгөө дахиж шинээр нээх маш том хөшүүрэг, өөртөө итгэлийн минь надад олж өгсөн. Тийм түүнээс хойш би одоо ингээд за өдөр болгон гэж хэлэхгүй одоо худлаа яриад явах тий ямар тач хэцүү үедээ нэг бурхны номыг сонсож гин хэцүү үедээ бэлтгэл хийх гэж би оролдож гин тий хэцүү байвал одоо тэрийг одоо хүмүүс муухай л сонин санагдчихтай ирэх хэрэгүүлж тий өөрийгөө тайвшруулж өөртөөгөө ярилцж гин гих мэтлэн ер нь яг өөртөөгөө л ажилласан ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа байхгүй юу тий өөрийгөө аврах гэж юм уу тий тэгэл яг зүгээр хин ч ингэ намайг аврахгүй байна гэдгийг ойлгоод маш сайн ойлгосон маш сайн ойлгоод зүгээр за өөртөөгөө л ажиллая одоо ингээл энэ бүх юмыг өргөжлүүлэх хүн нь би тий хүний үр гэдэг чинь яг тэнд яг мэдэгддэг юм шүү дээ би үр юм байна энэ хүн байхгүй болоход би үргэлжлэх ёстой охин хүүхдэн юм байна гэдэг юмыг би өөрийнхөө толгонд майндсеттэй гэдэг шиг маш сайн өөртөө ойлгуулсан тэгээд амьдралаа төлөвлөж эхэлсэн төлөвлөгөөтэй амьдралж эхэлсэн хэрэггүй хүмүүстэй уулзаж цагаа зарцуулахаа болсон тий одоо нэг нүгөө ихэд хаяа нэг бас шоуддаг байлаа, гардаг байлаа. Тэрийгэ болсон. Тэр нь намайг маш их сэтгэл готролд оруулж исэн. Яагаад гэвэл сэтгэл готролд орсон үедээ ингээд найз нөхдөдөө гараад яг найз нөхдийн буруу гэж байх хэрэгтэй. Миний өөрийн л дотор болох байгаа штэ. Тэгэл нэг ганц хоёр пи уун, маргааш нь шаартна, шаартгаар сэтгэл готролд орно. Йоо тэр ингээд ялангуяа одоо манай нэмэх 30-ын мэддэг болвол энэ бол амар хүнд сэдв юм байлээ шүү. Би бүр энийг өөрөө амар сайн мэдэрсэн. Тэгэл нэг шавдаж ингэж яаж яах вэ ингээд буруу юм ингээд хийсэн юм шиг сэтгэл амар төрдөм мэлээ маргааш нь гимтэй юм шиг сэтгэл төрдөм мэлээ тэ түүнээс болоод бас юу янз янзын илүү дутуу хэрэгтэй хэрэггүй юмнуудаас өөрийгөө их салгаж сурсан гэх юм уу тийм одоо сүүлийн үед яг хийж байгаа контентн дээр нь одоо контент би контент гэдэг одоо нэг сошиал дээр хийж байгаа бичлэг нь хаашаа чиглэлтэй байна ер нь яг юуны талаар ярьж байна за сэтгүүлч хийдэг байхад бол хүмүүс ингээл сэдв ярина те асуудал ярина шууд одоо шантаач ч ингэж хүлээж авдаг гэсэн. Тэгээ сэтгүүлч гэдэг хүмүүсийг бол ерөнхийдөө нийгэм дээр яриад хүлээж авдаг юм байна. Шантаачсан хүнээс мөнгө авч ярьдаг те эсвэл ингээд ярьсан мэдээлэл хүнээс мөнгө авч ингээд устгадаг гэдэг. Одоо тогоонд нь ажилласан хүний хувьд бол нэг удаа тийм юмтай учирч байгаагүй. Яагаад гэвэл мэдээж яг залуухан те одоо би чинь дөнгөж 20 эдтэй байсан шүү дээ тэр үед чинь айгүй юм оргилсон сэтгэлтэй байлаа шүү дээ. Ингээд би үнэн бүхнийг ярин чадах юм шиг. Тийм би үнэн бүхнийг ярин худлаа бүхнийг би төвчж чадахгүй те. Тэгэл ингээд янз бүрийн ингээд чи ингээд тийгээд хажнаас орж ирэнгууд би өөрийнхөө л байна. Надад битгий заамаа гэдэг амар хэцүү байсан шүү дээ. Амар тийм муухай ааштай л да. Ер нь угаасаа л би амар тийм муухай ааштай. Айлгаа зөвлөр хитрхи дураараа байхгүй те. Тийм байсан. Тэр амбиц маань одоо өнөөдөр ингээд ботход одоо инээ төрмөр юм шиг хэрнээ. Яг нь амгалан л ээжтэй л гэдэг юм байна л да. За сүүлийн үед одоо хийж байгаа миний рил бичлэгүүд гэх юм бол яг хүмүүс ингээ ажиглаж байгаа бах тий. Мэдээж аял зугаалж байгаа хийж гин. За ингийн өдөр тутмынхаа инээд хөртөөгөө хийж гин тий. Хамгийн одоо чухал юм гэх юм бол бид энэ нийгмийн залуу үе төлөөлөл гэдэг үүднээсээ нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг ярьж байгаа. За нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг яриад эхлэнгуй шууд улс төртэй холбогддог. Тий, угаасаа л улсаас гарч байгаа хууль чинь бидний амьдралд хэрэгжиж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар хуулиндаа захирагдж байгаа чиний эрх миний эрхээр хязгаарлагдана гэдэг шиг бид нар Монгол улсын хуулинд захирагдж байгаа. Гэтэл бид нар Монгол улсад амьдарч байгаа хэрнээ хүн өөрийнхөө яг эрхийг эдэлж амьдарч байгаа юу гэхээр айгүй хэцүү байгаа шүү дээ, тий. Утаатай байна, төвчрэлтэй байна. За тэгээд стресстэй байна. Авсан саялан амьдралд хүрэлцэхгүй байна. Нийгмийн ялгаа маш их гарч байна. Монголд бол нийгмийн ялгаа бол ерөөсөө одоо миний бодлоор л хоёр болсон. Нэг бол доод давхраг, нэг бол шууд баян. Тэгээ бид нар ч юм бол одоо ингээд дундад давхрахын хүмүүс байлаа. Тэгээ одоо яг нөгөө доор ядуугаа ороод байна. Ороход доошоогоо орох гэхэлэр доошоогоо чиглэлтэй болчиход байна. Доошоогоо ингээд бараг ороод байгаа. Тэгээл нэг зээл одоо би хөөцөлдөж байгаа. Тэгээд зээл авахаасаа их хөрөнгөтэй гэдгийг би харуулах хэрэгтэй болсон байгаа. Нотлох шаардлагатай. Нотлох шаардлагатай. Тэгээ хэрвээ тийм байсан бол би зээл авахгүй шүү дээ, тий. Тэгэхээр ингээд нэг уялдаа холбоогүй байдаг.
улс төр, нийгэм, төрийн байгууллагууд, хувийн хөвшлүүд энэ бүхэн чинь уялдаа холбоотой хүндээ ээлтэй байж ич энэ бүхэн чинь цаашаага гоё явна шүү дээ. Тэ залуу хүмүүсийг гоё дэмжин хөгжүүлнэ. Тэгэхээр тийм юмнууд нь агиуг дутагдаж миний ч гэсэндээ энэ нийгэмд би өөрөө амьдарч байгаа учраас тулгарч байгаа учраас нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг контент одоо гэх юм уу, рил гэх юм уу те тэн дээрээ маш их ярьж байгаа. Ер нь шүүмж шууд хэлдэг. Тий, шүүмж гэхээсээ илүү ер нь үнэн шүү дээ. Тий, ер нь бол тийм. Тий, ер нь бол яг хүмүүс их чийг шүүмжилж чинь чамд ярихгүй сэтэв алга гэдэг тий. Ярмаар байна шүү дээ, тий. Бид нар одоо сарвчтараа нөгөө залуу үеийн чимээгүй байх тусам дээрээс л бидрийг дэвслэн ер нь бол. Тийм. Тэгэхээр бид бүхэнд ч одоо сайхан ирээдүй хэрэгтэй байна. Манай Монгол улс ч бас тийм муухай улс орн биш. Ямар сайхан байгальтай вүлээ. Ямар гоё хүн ам цөөтэй вүлээ. Эндээ бас нэг хөлөө болоод хүн шиг амьдрмаар шүү дээ. Нэг нэгэндээ тусрах уу. Монгол хүний дотор байдаг сэтгэл бол үнэхээр агуу шүү дээ. Үнэхээр агуу. Хаач очиод одоо байдгүй л ахгүй юу. Яг үнэлэг ингээл Европч явсан, за Японч очисон гэдэг наана энийгээ л тэ тэгсэр нэ цанаа нэг хүүтэн байдаг штэ тэ. Тэгэл тэр эднийг хараад Монгол тэрэнгууд хичнээн хүмүүс хар яар гэсээр нэ цагаа толонгууд чин сэтгэл хөөхөн хүм чанар нь байж л идэг байхгүй юу. Тэгэхээр яг хаа миний дуу хоолой одоо ингээд өнөөдөр хүмүүс ядаж хүрээд тэ нэг хүн нэг юм бодоод магадгүй нэг улс төрч ч юм уу магадгүй одоо нэг төрийн өндөр албан тушаалтаа үзээд энийг засах ёстой юм байна штэ гэж бодосоо гэж би боддог байхгүй юу. Жишээлбэл одоо ингээд 12 сард би нийгмийн даатгалын тухай ярьсан. За яагаад би ингээд ярьсан гэхээр мэдээж хүн өөртөө тохиолдоогүй кейсийг ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Манай их ажилласаа гарсан. Ажилгүйдлийн тэтгэмж аваад очие гэсэн чинь тийм бичиг авчир, ийм бичиг авчир гэсэн. Тэгэд нийгмийн даатгалын сан мөнгөгүй байсан. Тийм учраас олон удаа яваад хугацаанд дуусаад ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй. Тэг би энэ талаар ярьсан чинь тэгж байгаа хүмүүс маш их хүмүүс тийштэй кредитний мөнгө авч чадахгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна. Чи өстой зүв ярьлаа гэд тэгсний дараачаар 7 хоногийн дараачаас нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж кредитнүүдийг буцаагаад олгож эхэлж байгаа байхгүй. Өө тийм сайн нөлөөлж байна шүү дээ. Тийм нөлөө бас байгаа байхгүй юу. Гих мэтчлийн ингээд юм байдаг л та. Тэгээд одоо ингэж ааштай одоо ингээд нийгмийн талаар ингээд ярангууд одоо ингээд ер нь дуурсангийн хорж байгаа тий дуутай байгаагийн дуугийн султгаж байгаа шүү дээ манай нийгэм. Тий ярьж байгаа. А тэгэнгუთ хүмүүс ингэдэг чи ингэж ярахаас цаашгүй гэдэг. А үгүй ярьдаг. А гэтээ цаанаа дахиад хариуцлага хүлээдэг. Жишээлбэл би одоо өнгөрсөн 7 хоног шүүхт орсон. Нэгэн албан тушаалны тухай одоо албан тушаалаа буруу ашиглаад тэгээд жоохон хөрөнгөцсөн тухайг нь би ярьсан. А яг хөө би нотолж чадаагүй. Тэгээ яагаад чадаагүй гэхээр би өмгөөлөгчгүй орсон. Нөгөө талаас өмгөөлөгчтэй байсан. Нэмээд би төлөөлөгчтэй байсан. Тэгээд өөрөө байсан. Би ялагдсан. Би одоо уучлал гуйх болсон байгаа. Гуруулаа өөрөөсөө гадна хоёр хүнтэй байсан шүү дээ. Чи бол ганцаараа. Би бол ганцаараа орсон. Тэгээд ингээд нийгмийн тухай ярангууд хий дими ярьдаггүй монголчуудаа. Энэ юм чинь юмд хүрчээсэ гэж ярьдаг. Буцаага дахиад ямар нэгэн хүний тухай ярьлаа гэхэд те шүүхээс дуудагддаг, цагдаа дээр дуудагддаг, үнэн мөнөө шалгуулдаг. Тэгээд манай Монголын цагдаа шүүхийг бол би хизээч худлаа шүүдэг гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл бид нэр энэ улсын маань тархлаа хууль те тэгэхээр би хууль цаазандаа итгэдэг. Монгол улсынхаа шүүхэндээ итгэдэг. Тийм ч учраас би одоо намайг буруутай чи ингээд ялагдлаа гэхэд нь окей. За тэгье гэд би ингээд одоо тун утахгүй уучлал гуйх гэж байгаа. Гих мэтчлээ ингээд юмнууд байдаг. Тэгээ залуучууд бол одоо хүчгүй байна. Одоо ганц хүч болох юм нь бидний дуу хоолой тийм шүү дээ. Дуу хоолой байна. Тэнгууд мэдээж ингээд зөндөө олон асуудлууд байгаа тахад чимээгүй суугаад ээж чадахгүй байна. Яг үнийг л чадахгүй байна. Өөрөө бизнес хийж гин, өөрөө энэ Монгол улсад амьдарч гин, өөрөө одоо энд төгжирж гин, тэ энэ бүхний ингээд ярихгүй байж чадахгүй байгаа тань. Тэгээ хүмүүс яг лайв хийдэг гэдэг байхгүй нөө. Эхний хүмүүс маань лайв хийдэг байсан юм шиг байлээ. Эхний иргэн маань гэдэг шиг. Одоо бол бид нэр рил хийдэг болсон. Лайв хийдэггүй. Тийм байгаа. Тэгэл одоо яриг гэвэл зөндөө л их юм байна. Тэгэл юм ярьсан болгондоо ер нь хариуцлага хүлээдэг гэдгийг би хэлмээр санагддаг байхгүй юу? Зүгээр нэг ангаагаад үлдчихдэггүй, буцаагаад хариуцлах нь хэн хамгийн түрүүнд дугарсан бэ гэдэг тэр хүн дээрээ ирдэг. Олон ч удаа ингээд одоо шалгуулж байгаа, хэлж байгаа тий. Одоо нөгөө шантаж хийдэг гэдэг шиг нь одоо тэр юм хэлж байгаа. Одоо нэг одоо бичлэг хийгээд ингээд явах арилжааны рил одоо реклам сурталчилгаа хийжтэй одоо ингээд 110 мянган дагагчтай юм чи тий. Харин улс төр нийгмийн асуудлаар ярихдаа бол хизээч хүнээс мөнгө авч хизээч өөрийнхөө үзэл бодолд нийлж байгаагүй юм ярьж байгаагүй. Одоо хин нэгэн за
өндөр албан тушаалтай хүн чамд тодорхой хэмжээний мөнгө амлаад чи ингээд үг гэвэл чи хийх үү? Байгаа штэ. Одоо өмнөх сонгуул байгаа тий. Одоо утгагүй сонгуул болох гэж байгаа. Тэгээд тэр нь үнэн бодиттой мэдээлэл. Үнэн бодит. Тэг үнэн бодиттой мэдээлэл. Тэгээд ерөн санал зөндөө ирнэ л те. Тэг одоо энийг ингэж яриач, тэрийг ингэж яриач гэдэг санал ирдэг. Өөрийн үзэл бодолтой нийлээгүй. Тэгээ ялангуяа ингэж эн чинь өөрөө ингэж амар том асуудал байхгүй юу? Би ингэж нэг юмыг ярьцдаг. Тэрний ард хүмүүс хохирно штэ. Тэгэлгүй байх. Гол нь хохирох байхгүй юу? Нэг нь ялж, нэг нь ялагддаг хорвоо гэдэг шиг нэг нь хохирох байхгүй. Тийм учраас аливаа юмд хүн чанартай байх хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр хүртэл бол үзэл бодлоо одоо худалдаж те хин нэгний үгээр нэг удаа бичлэг хийж байгаагүй. Магадгүй одоо өнөөдрийн бодол нэг өөр, маргаашийн бодол нэг өөр те цаашлаад юу яана ингэж тийм одоо цаашдын бодол өөр гэдэг шиг магадгүй би намд орохыг би үүсэхгүй штэ залуу хүн байж болно те магадгүй би одоо өөр эсвэл одоо сэтгүүлж байгаа ажлыг хийж агаад ямар нэгэн газар очиж ажиллахыг би үүсэхгүй гэхдээ хизээч нийгэмд хортой нөлөөтэй юм ярьж нийгмийг төрөхөхгүй магадгүй эмэгтэй улс төрж болохыг үгүйсэхгүй шүү дээ. Одоо би бол ингээд залуу хүн байна те хүсэл зориг мөрөөдөл байна. Тэгэхээр тэр бүхэндээ одоо ингээд хаа хүрч зогсохыг би мэдэхгүй шүү дээ те. Хаашаа хөтлөгдөхийг би мэдэхгүй. Тэгэхээр хаашаа хөтлөгдөхийг миний оргил хизээ ирэхийн те тэр бүхнийг даганда. Тэгэхээр ер нь бол яг хариуцлагаа хүлээдэг өөрийнхөө хэлсэн үгэнд эзэн байдаг. Мэдээлэл гэдэг чинь одоо ерөөхдөө бол юм байхгүй юу? Одоо хүмүүс ингээл чанга орилсон дуурсных нь зөв бишээ гэж яриад байгаа байхгүй юу? Чанга ярьж орилж хүмүүс тэр сэдвийг анхаарч байгаа байхгүй юу? Үннийг хэлэхэд одоо муухайч гэсэн. Яагаад вэ гэхэлэр ингээл энгийнийг даруй төлөв байж үзлээ. Янз янзын контент хийж үзлээ. Явахгүй. Тэнгууд манайхан ч айгүй юм ховж ивэн дуртай тий. Тэгээд хүнийг айгүй буруутгах дуртай. Ямар нэг юмнаас айгүй юм буруутан хайдаг. Түүнтэй холбогдуулангаар ингэж ярьдаг. Гэтэ ингэж байн бол бас дандаа урт ярихгүй шүү дээ. Тийм ч бас хүн ядраа шүү дээ. Энд чинь сэтгэл зүй ядраад ингэж яах юм бол өөрөө өөрийгөө иддэг учраас фланслн бас тий ямар сэдвийг жоохон хөвчлөлтөө ярьчвал болох юм байна. Ямарыг жоохон уурлаад одоо хүн ингэж жишээлбэл хохироод амь нас нь хохирсон хэрэг байгаад хахад инээж ярих боломж хизээж байхгүй юу. За үнэхээр одоо шоглож одоо яжлаж бол ярддаг юм байдаг. Тэ одоо манай улс төрччээс их гой баяждаг штэ тэ тэрийг нь бол заримдаа яжлаж гээл тэ өнгө аясаар нь ярьгаж гэдэг үг Монголд байхгүй шүү. Ярьж хөрөхийг хичээдэг. Янз янз л байдаг. Ямар сэдв ярих гэж байгаагаас л хамаардаг. Энэ одоо миний жүжигчин мэрэгчлэлтэй холбоотой хаа. Ер нь бол тийм бах тэ. Тэгээ хажуугаар нь түрүүн үү яг эхэлж хахад хэлсэн цэцэрлэг гээд надад цэцэрлэгийн багш яг багш мэрэгжилтэй. Хэдэн хүүхдүүдтэй ажиллах уу? Ерөнхийдөө цэцэрлэг нь хаана байдгийг яагаад яг ээжийнхаа бизнесийг үргэлжлүүлж явж байгаа гэр бүлийн бизнес хаана. Тэгэхээр энэ бол асар том хариуцлага. Тэгээд хэдэн цагийг ер нь зарцуулж гин. За би одоо яг цэцэрлэгийн багш болоод одоо чинь 6 жил болж байгаа юм байна. Яхаа нэг хүн чинь нэг хайртай өөрийнхөө чухал юмнуудыг их нуудаг л та. Тэг би бол сошиал дээр бол ерөн цэцэрлэгийнхаа тухай ярихгүй. Цэцэрлэгээ нуудаг тий хаанд байдгийг нь ч би ингэж хэлдэггүй байхгүй юу. Яг л манайхны чи бас хэл ам айхтар штэ яг үннийг хэлгээд. Тэгээ бас өөрөө сэвтгэхээс төмний олон хүүхдээ хэл амд оруулаад дэмий гэж би боддог байхгүй. За манайх бол хотын захын дүүрэгт байрладаг. За ерөөдөө бол 102 хүүхд авах хүчин чадалтай. Тэнгууд одоо төрөлт багасаад энэ жилээс бол манад бол дөнгөж нэг 70 хүүхэд л явж байгаа. Хүмүүс нэг ковидын үеэр айгүй их төрөөд тэр хүүхдүүд нь өнгөрсөн жил сургуульд орсон. Тэнгууд одоо ковидын дараачаас нэг эдийн засаг маш их унаад төрөлт бүр үнэхээр эрс багассан. Тийм учраас нэг цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд нь айгүй их багассан байгаа. Тэгээ би цэцэрлэгийн ажилд бол айгуугаа дуртай байдаг л та. Ингээл очингууд ингээл өөдөөс инээгээл хөөхөн хүүхдүүд ингээл инээдэг. Тэгээ яхаа хүмүүс намайг айгүй хийж тийшээ аялаа. Эсвэл хийж тийшээ ингээл нэвтрүүл хийгээд ингээд яваад тахлаар ганцхан тэрийг л миний ажил гэж бодоод байдаг. Яг миний артал сайхан багш нар минь байгаа учраас тий сайхан хамт олон минь байгаа учраас би мэдээж өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж байгаа. Нэг цагаа планслна гэж байгаа шүү дээ тий.
Одоо нэг би тэнд бүтэн цаг суун гэхээс илүүтэйгээр үр бүтээлтэйгээр очиж ажиллаад тэгээ бусад юмнуудаа зэрэг амжуулахыг хүсдэг. Одоо нийгэм чи угаасаа л ингээд хүнийг хоёр ажил хийхгүй болвол амьдрч чадахгүй шүү дээ. Одоо бизнес ингээд зээлтэй байрны ипотекийн зээлтэй тэгээд тэр зээлээ төлөхийн тулд одоо тогтмол орлого надад хэрэгтэй. Тэрнийхэн тулд одоо цэцэрлэгээ ингээд ажиллуулж байгаа. Тэгээд энэ салбарыг бол би ер нь хизээж орхиё гэж боддоггүй. Яагаад гэвэл хүүхэд бол бидний ирээдүй. Тийм шүү дээ. Ямар хүүхдийг бид нэр хүмүүжүүлж, ямар хүүхдийг ямар ёс суртахуунтай болгож байна, түүгээрээ дахиад Монголын дараагийн ирээдүй бэлтгэдэг байхгүй юу. Тийм учраас би одоо тэгэл чатгаараа л хичээдэг. Яг надад мэдгүй чадахгүй юм зөндөө байгаа. Би одоо магистр болоог байгаа, зөнгөж бакалавр байгаа. Тэгээ одоо магистр болохыг бас нэгт бас бодож гин. Хоёр дэх юм бол үйл ажиллагаагаа ч гэсэндээ өргөжүүлэе гэж бодож гин. Тэгээ энэ тал дээр одоо чамдаас нэг өмнө хэлжсэнийг төсөл бас хэрэгжүүлж ажиллая гэж би боддог. Тэр надад яг ингээл бодогдоо л аягүй хөөрхөн. Тий, төсөл хэрэгжүүлэе гэж бодоод байгаа. Тэгээ одоо дэмжих хүн байдаг юм болов уу? Дэмжих газар байдаг юм болов уу гэд бас судалж байгаа. Тэгээд төсөл гэх юм бол одоо манай Монгол хүүхдүүд ер нь амжиргааны төвшин бол маш муу байгаа Монголд. Одоо яг үнэнгээ хэлэн үлийн цанаас ахуулаад. Үлийн цанаас ахуулаад одоо цэцэрлэгт одоо явж байгаа хүүхдүүд сар алга 22 мянган төгрөг эцэгхээс авдаг болсон байгаа энэ жилээс эхлээд түүнийгээ хүртэл өгч чадахгүй тий сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй хүүхдүүд хүртэл байгаа. Тэгэхээр би энэ дээр болохоор ингээд зөвхөн идэж уух, амьдралын чанарын ингээд ахуйн асуудлаасаа салж чадахгүйгээр салгаад тий энэ хүүхдэд нэг мэдлэг олгочих юмсан гэсэн нэг төсөл надад байгаад байгаа. За энэ нь юу вэ гэхээр Монголын түүхтэй холбоотой. За монголчууд одоо ингээд агуу их түүхтэй, агуу том их газар нутагтай улс хэрнээ одоо ингээд хүүхдүүдээс асуух юм бол Чингис хаанаас өөр хаа мэдгүй байна. Тийм. Тэгэхээр хаадуудыг таниулах, хаттуудыг таниулах одоо сүүлийн үед бол яг монголчуудын тусгаар тогтнолыг аягүй их таниулдаг болсон байлээ. Үүнтэй холбоотойгоор бага наснаас нь эхлэж хүүхдүүдэд энэ боловсролыг сургалтын хөтөлбөрт нь оруулах юмсан гэдэг нэг зорилго тээгээд байгаа энэ 2026 онд. Тэгээ энийгээс болгочих юмсан гээд төсөл бичээд байгаа. Бичээд бодоод яваад байгаа. Тэгээд энийгээ бичснийхаа дараачаас одоо дэмжих ямар байгууллага байна те? Боловсролын яам дэмжих юм уу? Соёлын яам дэмжих юм уу? Одоо эсвэл улс төрчд эсвэл манай тойргоос гарсан гишүүн дэмжих юм уу гэдэг дээр нь би өөрөө төслөө бичиж орё гэдэг санааг гаргаад одоо хэрэгжүүлэх гэж байгаа. Тэр бол хэрэгжих баха. Үнэхээр хөөрхөн надад санагдсан. Угаасаа л хүүхдийн боловсролд анхаарал явж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол маш одоо хэцүү гэх нь хаашаа хүмүүс одоо бид нар нөгөө яг сургуулийн өмнөх боловсролыг сайн олгож чаддгүй юм шиг байна. Тэгэл ингээл өсөөл ингээл дэвжээл явцдаг. Аль болох хичээдэг. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь бол ерөөсөө дадал суршил. Миний бодлоор л да. Би яг энэ сургуульд яваад тийм юм болгосон. Хувцас зөөмсөж сурж гин, хоолой идэж сурж гин, хүнтэй мэндэл сурж гин те. Тэгээд эргэн тойрныгаа хүмүүсийг хайрлаж өөр хүүхдүүдэнд харьцаж сурж байна. Энэ нь өөрөө боловсрал гэдэг юм байгаа. Гэтэл эн чинь бол ингээд юм дадал зуршил, хүний одоо байнгын хөдөлгөөн те хүний одоо төрмөл одоо угаасаа л язгуур соёл шүү дээ эн чинь те. Тэгэнгүүт одоо бид нэр үүнийхээ зэрэгцээгээр энэ бүхнийг янз бүрийн юмтай уялдаа холбоотойгоор гоё таниулах боломжтой юм билээ. Тэрийг нь би ингээд гоё таниулах юмсан гэж боддог. Тэгээ одоо нэг нөгөө одоо бас хэлмээр байна. Одоо манай багш нарын цалин бол маш бага байгаа. Үнэхээр сэтгэлтэй хүссэн нь одоо ингээд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нараас энэ гоё хөтөлбөрөө гаргаад гоё хүмүүсийг цуглуулад хүүхдүүдтэй зөв боловсруулаа өгөөд багш нар маань ахуйн амьдралаасаа салаад цалин нь амьдралтаа хүрдэг болчих юм бол бүх юм сайхан болно шүү дээ. Тэ ядаж арга гэртээ санаа зовхгүйгээр нөгөө хүүхдээ ирээд за миний хүүхд өнөөдөр ийм байдаг, тийм байдаг гэд ингэж яадаг. Тэггүй тэгэл нөгөө нэг цалин цагаа бага мó ийм болохоор ингэ ажил хаялт ихсээд ажилд орох хүн олддоггүй шүү дээ. Хамгийн чухал нь тэр байхгүй юу? Ажилд орох хүн олддоггүй. Тэгэл одоо ч нэг эцэг эхчүүд айгүй юм хил амтай болцсон. Өөрсдийгөө хүмүүжүүлээгөө ижиж дахиад хүүхдээ хүмүүжүүлээгөө. Тэгээ эн чинь өөрөө ямар хүн нийгэмд гарч ирэх юм те. Тийм. Тэгээ багш руу дайрдаг. Тэр нь бол ихний. Одоо чинь ерөөсөө багш нар үг хэлэх ямар ч ирэхгүй болцсон шүү дээ. Нэг эцэг ихэд хандаад юм хэлэнгууд чи
чи юу юм би хүүхдээ ингээ мэдчихээн та нар юу юм чи юу нь яг чадах юм уу ингэт юм уу гэд бид нар ч одоо өмнө нь бол ингээл багшийн үг хуйлал байсан шүү дээ тий багш юу гэж хэлэн тэрийгээ ингээл сонсно багш яана багшийнхаар л ингээ явдаг гэсэн одоо ингээд ээж аав нь ингээд хүүхдээ өөртөө хүмүүжүүлж чадахгүй жиж бүхэл бүтэн багшрыг ингээ чигтдэг болсон энтэй бол бас энэ сошиал их холбоотой шүү дээ тийм ганц нэг хүний алдаанаас болж нэлээд бүхэл нийгэм том салбар шүү дээ амар том салбар байхгүй тэгэхэд тэрийг бүгднийг үүс гэж ингэж болохгүй л тий тэр нь цэцэрлэгийн багш нар амар хөөрхөн шүү дээ дандаа юм жоохон хүүхэд чиг байдаг. Сэтгэл зүйн ч гэсэндээ нэг хүүхдүүдтэй харьцаараа тийм юм нэлхраад хүүхдтэй гомдно чи багшаа тэгж хэлсэн байж тээ гээл ингээл гомдно. Тэгээл эцэгчүүд намайг ингэсэн штэ гээл гомдно. Тэгсэн ирний маргааш өглөөний эрэхтэй энийгээ сайн уу миний хүү сайхан амарсан уу гэж эхэлж байгаа. Одоо нэг түрүүн чиний яриад нэг захын төрөг гэдэг гэж байгаа штэ. Тэгэхээр одоо энэ төвийн бүс захын төрөг бол асар ялгаатай. Тэнд цэцэрлэгт явж чадахгүй одоо явах гээд одоо тэр 22 мянган төгрөгөө төлж чадахгүй айл өрх байгаа. Тэгэхээр энэ нэр нь нэлээд эмзэг тусдаг багтаа. За одоо ингээд ийм л дээ би энийг бол шүүж ярих ямарч боломжгүй. Гэхдээ нэг үе бодох юм бол одоо цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдүүд бараг байхгүй. Одоо боловсролын яамнаас одоо энэ хямглан сайд гарснаас хойш хамгийн ойрхон гэртээ ойрхон сургууль хамгийн гоё сургуулаа гэдэг юм өрөө гаргасан. Түүнтэй холбоотойгоор ингээд хувийн цэцэрлэгүүд улсын цэцэрлэгтэйгээ хамтраад хамрах тойргийнхаа хүүхдүүдийг ингэж хамруулж авдаг. Баггүй юу? Тэгэхээр ер нь бол цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд нь бол ерөнхийдөө бол Улаанбаатар хот бол орон нутгаар бол нийтдээ хамрагдаж байгаа гэж бодож байгаа. Нөгөө гэртэйгээ ойрхон учраас яаж хийж байгаад явж байгаа. Тэгэнгүүт мэдээж одоо хотын захын хүүхэд одоо хотын төвийн хоёр хүүхдүүд одоо тэнгэр газар шиг ялгаатай. Би одоо айлын амьдралыг ядуу зарим нь баян гэж хэлэх надад их байхгүй. Гэтэ нийгэм өөрөө л мэдж байгаа штэ тий мэдж байгаа. Тэгээд угаасаа яг л ингээл гараа алгалан дээр байгаа аахгүй юу. Тэгээ энэ бүхний одоо энэ ялгааг өөрчлөн гэдэг бол мэдээж бидний хийж чадах асуудал биш. Би 1000 орлоод шийдэгдэх асуудал биш. Тэгэхээр боловсролыг яг нэг төвшөнд л олгох хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэнгууд одоо хотын төвд байгаа цэцэрлэг сургуулиуд амар үнэтэй сургууль цэцэрлэгүүд байгаа шүү дээ. Гэтэл бид нар хотын захаар ингээд 22 мянган төгрөг ингээд авч байгаа гэд ингээд сонсоход зарим хүн ингээд үнэн юм уу гэдэлдэг байхгүй юу? Үнэн. Үнэхээр үнэн. Үнэхээр л 22 мянган төгрөг ингээд байгаа те хүмүүс тэрийгээ өгж байгаа. Зарим олон хүүхдтэй айлууд нь өгч чадахгүй хүүхдийн мөнгөө буухаар өгж байгаа. Амьдрал ийм л байгаа юм чи яах юм тийм үстэй. Тэгтээ тэгэл хэнийг нь одоо өнөөдөр буруутгах юм. Тэг яг яамнаас өгж байгаа чиглэл нь бол бүгдийг хамруулж байгаад нь бол баяртай байгаа. Тэрэн дээр бол санал нийлж байгаа зүв гэж бодож байгаа. Улс одоо сургууль цэцэрлэгийн хангалттай барьж чадахгүй бол хувийн хвшлийн байшин барилгатай хүмүүс тэндээ харьяалахаа хүүхдүүдийг аваад ажиллах нь зөв шттэ. Хоосон байртай байснаас зөв байхгүй. Тэрийгэж улс өөрөө дэмжиж ажиллаж байгаа. Энэ бол одоо улсаас гаргаж байгаа хамгийн зөв шийдвэр юм байна. Маш зөв. Хүмүүс энийг мэдгүй байгаа хаа. Би бол яг сая өөрөөс чинь сонслоо. Тийм, мэдгүй байгаа хаа. Тэгээд гэртээгээ орох янгууд очиод янгууд тэр цэцэрлэг дээрээ ингээл тэр хүүхдүүд чинь сураад ядаж өдрийнхөө хоолыг тий авах ёстой чимж хижээлээ аваад хүүхдүүд дундаа хөгжим баясаад явна гэдэг. Дөө бүжгээ сураад хичнээн хөөрхөн тий штэ. Бүний цэцэрлэгийн хүүхдүүдийг харахаар нэг хөөрхөн бид нар ч гэсэн бас яг тэгэл явж байсан шүү. Тэгэл тийм ингээл асуудлууд байгаа. Тэгээд сүүлийн үед яг ингээд ус төрчт рүү хүмүүс ингээл дайраад болохгүй ингээд яг нэгэн ч гэсэндээ биелдэ. Тэг болж байгаа юм бас байгаа байхгүй юу? Би болж байгаа юм ч бас хилдэг л дээ. Хүүшээ ингэсэн байж таа болоо штэ гэд ингээ хилдэг. Тэрнтэй адилхан энэ одоо хувийн хвшлийн цэцэрлэгүүдийг ингэж ялангуяа хотын захт байрлаж байгаа хувийн хвшлийн цэцэрлэгүүдийг ингэж дэмжиж байгаад нь бол би бас гоё дэмжиж ажиллаж байна те хамтраад. Тэрэнд нь бол одоо маш их баяртай байдаг. Сая бас багш нарын цалин нэмэгдсэн лөө. Тий, одоо 5 сарын 1-ээс эхлэж багш нарын цалин 50% нэмэгдэнэ гэсэн. Тэгээ одоогоор үзэж хараагүй, гарт баригдаагүй байна, мэдгүй байна. Тийм яриа бол гарсан тий. Тэгээд уул нь бол 1 сараас эхлээд нэмжих хэрэгтэй байсан. Тэгээд одоогоор бол яг би бол нэмсэн цалин аваагүй байгаа. Би өөрөө яг багш нартай адилхан сая 800 мянган төгрөний л цалин авдаг. Тэр 2% авдаг шүү дээ. Тийм 2% авдаг. 2% аавн тэгэл татвараа төлнө, нийгмийн даатгалаа төлнө. Тэгэл тэндээсээ хасагдаал үлдсэн хідээ аваад иргэндээ гэдэг шиг. Яг л амьдрал тийм л байгаа юм. Тийм угаасаа яг л залуучууд бидний амьдрал яг ийм л нөхцөл байдал байна. Тийм ийм л нөхцөл байдал. Айгуу тий. Айгуу ааж ахнаар хилээд байгаа шүү дээ гулсуулаад. Тэгээ одоо ингээд айгуу ярьж дуустгүй те. Тэгээд одоо ингээд
Зүгээр шүү. Орж ирээд идэг. Тэгээ одоо ингээд ер нь бол хүмүүс ийм байгаа байхгүй юу? Би одоо ингэ нэг асуудал ярьлаа тий. За ямар нэгэн асуудал ярьлаа. Хамгийн ойрхон сэдвийг ингээ яриа л да. Одоо багш нарын цалин нэмэгдэхгүй байна гэдэг ч юм уу сэдв ингээ ярангууд. Надтай тэмцээд идэгин. Үгүй штэ ууг нь тий. Харин тий би тэрийг амар гайхаад идэг байхгүй юу? Уул нь би ядаж нэг хитэн хүнийг төлөөлөж болтгоо нэг үгээ хэлчих юм бол цаашаага хин нэг нь сонсчих байлгүй дээ тий. Сошиалч одоо юм хавтгаа дэлгээ юм чинь гэж одоо хэлэнгууд надтай тэмцээд идэгин. Тэгэл тэнгууд ийм хүн ийм амар авилгал авсан байна гэдэнгууд чи дугаа бай. Чамд ямар хамаатай гэдгийг чам руу нэлээд дайралт орж ирдэг амар бүр амар штэ бүр ингээ заримдаа ингээ гомдмоор гэхдээ би одоо комент уншихаа болоод 2 жил болж байгаа. Тэгээ ер нь тэрэн зөв. Тийм тэгээд комент бол хаачч болдоггүй байхгүй хүмүүс хоорондоо мэтгэлцэлтэй тэр доор нь тий үзэл бодлоо хэлэг гэж би бодоод зарим нэг нь бол яг вэ хариулт юм бас. Үй Энд орж ирээд. Гэтэ ингээ амар тэгтээ сонир надад энэ амар сонир санагдаад идэв. Тэр болохгүй байгаа юм чинь тэгээ зөв юм уу? Тэ одоо тэр одоо болохгүй байгаа тэр бидний одоо боломжийг хулгайлж байгаа тэр чи одоо өөрөө зөв юм уу? Тэ тэрийг дуурж байгаа нь миний буруу юм уу? Үгүй харин тийм. Би тэрийг гайхаад идэх гот чи тэмцээч чи ингэж гэдэг нь сэтгүүлч одоо энэ мэдээлэгч гэдэг хүн чинь өөрөө тэмцэгч биш. Мэдээллийг дамжуулагч хүн баггүй юу? Дамжуулагч хүн. Харин түүнийг яг би нэг өөрийнхөө үзэл бодолтой хольж яриад байгаа нь өөрөө дамжуулагч биш одоо тэмцэгч болж хүмүүст харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл би чи өөрөө мэдээллийг та бүхэнд дамжуулж байгаа хүн шүү дээ. Хүрэж байгаа хин нэгэн одоо ингээд амар нэг муухай юм болцоод тахад мэдхгүй өнгөрчихвээ гэж би болсон гэж амар санаа завдаг байхгүй юу. Мэдэх хэрэгтэй. Иргэд ямар хэрэгтэй вэ? Мэдэх хэрэгтэй. Мэдээллийг сонсох хэрэгтэй. Тэрэн дээрээ тулгуурлан тийм. Тэгээ одоо нэг сүүлийн үед мэдээллүүд чинь ингээд текст хэлбэрээр гэхээсээ илүүтэйгээр нэг дандаа юм видео хэлбэрээр орохлоор хүмүүст их хүрдэг. Хүмүүс ч одоо унших их тун сонирхолтой болсон байна шүү дээ. Сонсох, үзэх тий. Тэгээд тэрэн дээрээ ингээд санаа бодлоо оролцуулах хэрэгтэй байгаа даа байхгүй юу. Тэгээ мэдээллийг бас ингээд хүмүүс аягүй шүүж үздэггүй. Нэг юм ингээд гараад ирлээ штэ. За одоо өнөөдөр нэг гадаа автосол болсон байжээ. За тэгэнгუთ тэр энд автосол болсон байна гэдгийг сэтгүүлч мэдээллээ. За иргэд тэрийг авлаа. За энд ийм автосол болсон юм. Тэнгуү тэрэнд орно хүнээ шүүж эхэлдэг. Эргүү царайлаад зөв явах нь яасан мал вэ гэд ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэр болоод болцсон барьцуулсан тийм. Тэнгуү дахиад тэр мэдээлсэн сэтгүүлч рүү орж ирж байгаа. Заавал ийм сөрөг юм олж мэдээлэх нь юу вэ? Гэхдээ тэгэд юу мэдээлэх юм бэ? Гэхдээ та нар ингээд юу н ажигладаг болвол мэдээллийн сайт ч вэ юмнууд ингээд яж ингээд салаавчилж ордог. Нэг муу мэдээ, сайн мэдээ, муу мэдээ гэд ингэж ордог байхгүй юу? Тэнгууд хүмүүс дандаа муугийг үзээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр нь сонирхолтой байж тээ. Баланслаад байна шүү дээ. Уул нь балансладаг. Та нар ингэж харж байгаа бол мэдээллийн сайтууд дандаа муу муухай мэдээлүүд бас хийдэггүй те. Яалтчгүй ингэж улс төр нийгмийн асуудал болохоор муу болоод байна. Нийгэмд өөрөө тэр асуудлууд байгаад байна. Тэгэхээр түүнийг нь хүмүүс яриад байна. Тэр нь өөрөө сөрөг болоод байна. Одоо ингэж сөргөн давмгаалаа. Тийм, бараг шүлэглэхээр болчихсон. Тэгэл ингээл тэр асуудлуудаа тэмцэхгүй миний царай дүрх миний ам хамартай л их тэмцэх шүү дээ. Тэгээд яг заримдаа гомдж л байдгийн зарим нэг нь сайн сайхан мэдээлэл авлаа гэл ярьж л байдгийн тий. Би бол ингээд сайн мууг найлуулах бас тэнцвэртэй хүргээл гэж боддtiin өөр дээрээ. Тэгэл жишээлбэл би ойр орох ингээд манай гэр бүлийн хүн солонгос явдаг. Тэгэл солонгосын асуудал чинь монголчуудад амар хүнд байдаг шүү дээ. Хил дээр буцааж гин үү, цүн хухаж гин үү, яана ачаага алдж гин үү, хилээр орохдоо ямар юм бөглж гин гих мэтлэн ингээд гоё эрэг гимнуудыг бас хүрэгдэг л дээ. Түүн нь болохоор тун ба хүмүүс төрдөг байхгүй юу? Хүрэгдэг. Тэгэл тэнгууд одоо нэг бичлэг хийгээл ингэсээс их мөнгөтэй болоод их аялдаг болжээ гэд. Одоо манай монголчууд бас жоох юм үзэж харах хэрэгтэй байна. Дэлхийн нээлттэй байна. Бидэнд гадаад паспорт байна, тий? Явал та. Явмаар байна. Хөрснөөсөө гармаар байна. Үзмээр байна, тий? Гих мэтлээ ингээл зөндөөл ингээл яриулъя гэдэг асуудлууд байна л та. Одоо тэгээд ярихлаарэ нөгөө нэг ад болж гин, юм ярихаараа юмнаас дутхгүй болж гин гэдэг шиг л тийм байгаа. Тэгэл бодит байдал дээрээ болвол тэгэл яг өнөөдөр надад дуурсан чи маргааш чамд тулгарх л асуудал واخгүй юу? Ер нь л тийм. Наа чи өстой гоё юу гэн. Тийм. Цаг хугацааны хувьд хизээвэ гэдэг л чухал байгаа байхгүй юу? Тэнгууд одоо ингээл би нэг шүүхээр ороод ялагдлаа.
хүний амьдрал урт шүү дээ. Дараа нь танд ч гэсэндээ тохиолдсон те. Түүний тулд сэргийлж ярьдаг шүү, сэрэмжлүүлдэг шүү гэдгийг би айгүй хэлхийг хүсдэг байсан. Тэгээд өмнөөс айгүйх олон подкастт орооч гэл тэгдэгсэн л да. Тэгээд нэг л удаа нэг нэвтрүүлэгт орж исэн. Тэгээд түүнийг оруулсны дараачаас хүмүүс худлаа юм байна, чи юм биш гэл айгүй тэгдсэн. Тэгээд яагаад би үнэнгээ батлах ёстой юм те. Ер нь аль тийм. Яагаад би ингэж нийгмийн тухай ярьсныхаа төлөө хин нэгний өмнөөс би хариуцлага хүлээх ёстой юм. Яг үндэ би өнөөдөр орилоо талбай дээр гараад чигсвал миний дагагч нараас хэн ч ирэхгүй шүү дээ. Шууд хэлэхэд би одоо өнөөдөр дахиад ямар нэгэн асуудлаараа шүүхт ороод ачигтаад явхад хин ч миний араас ирэхгүй. Миний найз нөхөдний хідээр нь гэр бүл маа л зовох байхгүй юу. Тэгэхээр одоо амаа татад сурж гин. Гэтэ ингээ хартаа татад сурахгүй байх гэдэг. Гол нь хариуцлага хүлээж гин. Тийм, хариуцлага бас хүлээж гин. Хүмүүст аль болох үний юм ярихыг би хүсэж байгаа. Тэрэндээ л миний зорилго ер нь бол оршиж байгаа учраас бас өөрөө оршиж байгаа хаа. За, орой таашаа ялгах чинь. Айгүй өсөрсөн би сая. Амар өсөрсөн. Би амарын гоё дэлхийд төрөх мөрөөдөлтэй байсан байхгүй юу? Тэгээд нэг дөнгөж ажлын талбарт гараад тэгэл мөнгө төгрөггүй байгаа юм чи угаасаа тэгэл яаж онгоцны плед авах гэдэг чи амар хэцүү байсан. Тэгээд би хамгийн эхлээд ээжтэйгээ хамт, аавтайгаа хамт Орос руу аяллаад аялж исэн. Тэгээд тэрний дараа Хятад руу бол би зөндөө ингээд аялж исэн. Тэгээ одоо л надад би бас нэг газартаа хамтраад Хятадын юу лээ Чүнчэн билүү? Чүнчэн Жанжэнжэ гэдэг аялал руу бас явах гэж байгаа. Тэгээд 6 сар гараад бас Солонгос руу явъя гэж би бодож байгаа. Тэгээ саяхан би Америкийн визэнд ороод миний Америкийн виз гарсан. Оо баяр хүрээ. Тэгээ яг явах гэсэн чинь нөгөө нэг $1 айгүй орох юм байлээ. Айгүй их юм байлээ. Айгүй их юм байлээ. Хоногийн $250-аас л эхэлт юм байлээ буудлууд нь. Тэгэхээр тий. Тэгээ хоол идээд нэг ус уугаад ингээд гарсан ч тий бүгд юм байлээ. Тэгээ штэ. Тий. Тэгээ нэг явж үзээгүй л байна л да. Тэгээд одоо тийшээгээ явах зорилгоо яагаад мөнгөө цуглуулж байгаа. $1 цуглуулад яг $1 данс нэг гэж бодож байгаа. Тэгээд 26 он юм уу 27 онд нэг явна да. Ийм 3 төлөвлөгөөтэй байна. Бас нэр ингэж бодож байгаа штэ. Африк явж үзье гэж бодож байгаа. Хизээ. Энэ онд багтаад. За одоо эхний виз гарсангаас эхлэж явчаад тэгээд дараа нь гоё явъя гэж бодож байгаа штэ. Ингээл өглөөс ирэхэд дээр анааш байвал гिचнээ гоё юу. Ер нь яг яагаад Африк руу явъя гэж төлөвлөсөн. Одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу явах нэг өөр те хараад бид нэр ингээл алмаар штэ. Тэгэхэд мэдхгүй газар руугаа очиж мэдхгүй юмнуудыг харж үзмээр штэ. Тэр нөгөөний энэтхэг явсан гэдэгсэн штэ. Яг хаашаа нэсэн. За би энэтхлээ болохоор Нарапо институтේ Mind Reflection гэдэг reflection зөв те формоор явсан. За энэтхэд болохоор 4 хот үзсэн. Дели, Дарамсала, Агра дахиад нэг Ата. Амрицаар гэдэг 4 хот ингээд үзсэн. Амар өөр орчин байсан. Би яг Солонгосоос ирчээ 7 хоногийн дараа явцсан байхгүй. Солонгос ч амар өндөр хүчлтэй орн штэ. Тэгээ энэтэд ингээд очисон чинь усаа 3 шүүж уудаг гин 5 шүүсэн гудамжинд ингээд хүүхдэд тэрвэрсэн эмэгтэй. Тэр бол зүгээр бараг ингээд. Тэгээ яг ингээд мөнгө айгүйх асууж байна. Ингээд яг тэр нэг өгчгөл юм болж байгаа. Өгцсөн штэ. Тийм тэгээд чамаас буудал руу орд юм. Тэгээ бүр сүулдэ уурлаад ч явдгүй юм лээ. Тэгэл хүүхдээ заагаал ингээл идэх юм уу гэд ингээд итгэл. Тэгээд амар хэцүү юм билээ. Тэгээ би тэнд очиод нийгмийг амар сайн ойлгосон. Хүн хитрхи их шашинд орох юм бол сүрд юм байна гэдгийг би ойлгоод нэг үхтэй болсон сүсэг ихтүүл сүрэл болно гэд өөрөө зохиосон. Айгүй гоё үгүй. Тийм өөрөө зохиосон байхгүй юу. Тэгээд амар ингээд ядуу идэх хоолгүй байгаа хэрнээл ингээд залбираал байгаа байхгүй юу. Манайхаа энэ чинь зөвхөн миний л өнцөг шүү дээ тий. Одоо баян хүмүүс нь ч бас байгаа. Би одоо тэднийг харсан учраас л харсан юм а ярьж байгаа. Тэгвэл ингээд амар ингээд хоолгүй бараг хувцгүй шахаж ингээд залбираал гэдэг заяа. Тэгээ би дотроо бодож байгаа юм чи инкийн хооронд ажил хийчих болтгүй юм бах та гэж ингэж бодож байгаа юм чи. Тий ямар нэгэн байдлаар мөнгө олох юм хийвэл өөрт нь хэрэгтэй өгнө. Өөрт нь хамаагүй хэрэгтэй эзтэй угаасаа. Тэгэхээр яг тэр нэг ийм шашны толгойг нь амар угаасан байгаа. Амар угаасан. Тэгээд нэг алтан сүм байсан. Алтан сүм рүү ингээд орж үтсэн байхгүй юу. Тэнгуутын ийм ус шиг ийм ус нуур гэх юм уу хиймэл юм ийцэн. Тэгээд тэр усандаа болохоор ариусдаг. Ариун ус. Тэгээд тэнцэний хоолоо иддэг, тэндээ өдөр хоолоо иддэг. Тэгээл орой очиж амардаг. Зөвхөн тэрний ажил болцсон ч хүмүүс байсан. Тэгээд би бүр гайхаад за арайч бас ингэж болохгүй юм байна да. Бас их шашин гэдэг чи хүнийг их угаад юм байна да л гэж би бодсон шүү дээ. Тэгээ одоо яг ингэж харангууд
бас манай Монгол бас арай тийм төвшөнд биш гэхээр бас баярлалаа. Тийм штэ ер нь бол ингээд би одоо тийм амар олон улс масар явгүй нэг 20-с арай л 30 хүрэхгүй байх юм явсан. Ер нь гоё л доо манай Монгол улс гоё. Тэг чи Монгол улсаа гоё гэсэн ингээд сүргийн мэрэд тэгээд байхгүй юу? Тэгвэл бүр тэр гоёудтай л адилхан болгомоор байгаа байхгүй тий. Гоё замтай болмоор байна. Одоо ингээ гадаа нэг амралтын өдрөө амармаар байна. Үнэхээр гоё тийм гоё цэцэрлэг түрээлэнтэй баймаар байна. Тэг ганцхан тайван баймаар байна. Тийм бүрэлэнгээр ямааргүй ш. Тэгвэл бид нэр гадаа гараад гоё дугуун унаад ажилдаа явмаар байна. Бид нэр дугуун замтай болмоор байна тий. Бид нэр ажил хийгээд цалин маань амьдралд хүрдэг болмоор байна. Ингээд харьцуулж л жоохон ярьдаг л та. Тэрнээс биш би бол Монгол улсаа эзэж юм болж байгаагүй амар гоё. Бүр 100 бол бүр тий. Тийш тий. Одоо гоё зоны дэлгэр цаг ирж байна. Зуны сар 3 хон шүү манайхаа. Тийш яг үнэ. Амжиж аялаарэ, хамжиж харж ороорой. Тэгээ ер нь манай монголчиг 100 гоё газар ховрохаа тий. Ер нь бол Монголын зуныг хааж гүцэхгүй. Надад бол бүр яг тийг санагддаг. Үнэхээр гоё нэг юм тэнцвэртэй өглөөдөө гоё сэрүүхэн өдөр нь яг халчин хориотой буцаал гоё налаачин борон орчин хичнээн гоё. Тэгээ 100 хүртэл ингээд тансаг. Хүмүүс ингээд нэг цаанаасаа л нэг гоё идэгтэй нэг гоё инээцэн өнгөлөг хувцсан өмссөн гоё явцгаад тий. Тэрнээс агай гоё. Тэгээ яг манай монголчууд сүүлийн үед агайгаа аялж гин л да. Тий одоо өвөлдөө ямар тааш нэг сартаа нэг Вьетнам явчих гин, Хайнаа явчих гин. Тэр чи одоо Монголоос ээлээ хэддэх бүсгээд байгаа лээ. 33 дахь аймаг гэлээ. Тийм нэг тийм юм яваадсэн шүү дээ. Аймаг гэдээсэн шүү дээ. Тэгэл хүмүүс тэгэл очиод үзэл ойлгодог байхаа. Энэ олон хүмүүс энд ингэж амар амьдарч байхад бид нэр ингээд амар том нутаг дээр дэндүү гой дураараа амьдарч юм байна гэдгийг бас ихэнх нь ойлгож байгаа хаа. Тийм бид нар бол яг тэр чинь үнэн юу гэдэг Японд ч юм уу Солонгос ч юм уу за нэг уул руу гарыг гэж бодё тодорхой хэмжээний тариф өгдөг, мөнгө төлөөд тэр замаар алхаж байгаагийн хураамжийг дахиж өгнө. Тэр уул руу гарах мөнгөө дахиж өгнө. Тэрээс ингээл юу гэдэг гол малаас суух боломжгүй. Тэгэхэд бид нар бол зүгээр очиод толгомлогоноор дэндүү дураараа тэрнээс нь хоолундаа хийж идээл гэдэг уул нь бэлэн байна, ус нь бэлэн байна, бүх юм нь гоё эрүүл агаар нь байна. Хот төлөвлөлт нь л буруу байна гэхгүй юу? Хамгийн сүүлнэ. Тэгээ тэр бол уг нь гоё ингээ ногоон байгууламжаа тойроод хот байх хэвээр байтал хотоо тойроод одоо ногоон байгууламж мэдхгүй. Тийм. Тэгэл одоо байшин барилга нэмэгдээл ахын хүн хаана нь яг тэгж чөлөө цагаа өнгөрүүлэх хүн хаана нь яг тэр одоо эн чинь ингэж штэ дэлхийд тахад хүмүүс ингээ хамгийн чухал амьдралын юм аягийг ойлгочлоо штэ хөдөлгөөн юм байна. Эрүүл хоол юм байна. Стрессгүй байдал юм байна гэдэг ингээд 3 юм хүмүүс ойлгоцсон байхгүй юу? Одоо бол дэлхийд тэр аяараа л тийм. Тэгтэл манайхан ч одоо за гүүгээд гарыг гэд бодъё л доо. За цэцэрлэг түрээлэнд гүүн. Өөр хаана гүүх үү? Энэ social park дээр гүүн. За social park дээр гүүн. Өөр энэ Монгол улсын хэмжээнд ч тий. Өөрөө. За тэр нөгөө юуны Мишель Экспо руу явдаг зам байгаа. Тэр байгаа. Голын жим дагуу. Тийм, тэр байгаа. Тэнгууд ингээд бас эн чинь 3 сая одоо Улаанбаатар хотод ч өөрөө сая гаруй хүн байгаа штэ. Хүрэлцээтэй юу гэдэг чи өөр те. Өөрөө 4 дүүрэгтэй. 4 дүүрэг болгонд байгаа юу гэхээр бас байхгүй. Тийм. Тэнгууд за бид нар одоо ер нь нүүдэлчин соёлоосоо гараад те. За орон сууцчиж эхэллээ те. Арай нэг одоо амьдрал өөр болж эхэллээ. Тэнгууд яг л нөгөө нүүдэлчин соёл шиг бас байгаа штэ. Хогоо гадаа хайжин, нарцны гадаа хайжин, лифт олон нийтийн одоо талбайг буруу ашиглаж гин, тэ гих мэтлийн ингээл юмнууд ингээ байгаа. Тэгэд энэ бүхэнд хувь хүний хөгжил, хүн бас өөрийгөө цэгнэх нь айгүй чухал л та. Өөрөө зүв байж иргэн тойрон зүв болно, тэ. Тэ одоо байр барайл арай ч нэг ипотекийн зээлд ороод хүү аа гэл нэг байр авангууд зогсоолгүй. Тэгэл тоглоомын талбай малбай стандартгүй байхгүй ногоон байгууламж байхгүй. Тийм байхгүй. Гэтэ сүүлийн үед ингээд чи хэрвээ ажигласан бол одоо ингээд айгүй хотхнууд баригдаж байгаа. Нэрнүүд нь айгүй гоё. Тим гарден, тим таун, тим вилла. Тэг бүр гарден гэдэг үг чинь ямар үг вэ? Үгүй харин тэгээд ямар ч тийм цэцэрлэгжил байхгүй. Тийм. Тэр нь амар сонин л санагдаад идэгин. Тэгэл тэрийг бас ярьсан. Тэгвэл чи хийгээч гэд. Би хиймээр байна. Намайг дэмжүүл би зөндөө чим хиймээр байна. Гэтэл одоо буцаагаад сөрөг үр дагавар гэж ярьлаа штэ тий. Баригдах, хоригдох, үгээ хаалгах. Тэг энэ бүхний цаанд буцаад манай гэр бүл зовно гэдэг үүднээсээ бол үнэн бодит юм ярина. Тэг үнэн боддоор дүгнэн. Үнэн бодит өөрийнхөө үзэл бодлыг хэлнэ.
гэх мэтчлэнгээр ингээд тэнцвэртэй л одоо байлгахыг хичээж байна да. Тэгээ яг сая бол бас нэг тэрбум мод цэцэд гэл явж байлаа. Бас ч гэж юм байхгүй биш байгаа. Тийм тийм одоо нэг Монгол Улсын ерөнхийлөгч Хүрээс Бүхийн санаачилсан нэг тэрбум мод гэдгийг хүмүүс анх эхлээд энэ одоо мод тархаас өөр юм хийх юм. Гэтэл эн чинь өөрөө хамгийн зөв бүтээн байгуулалт байхгүй. Монгол улс ч одоо хэдийн хувийн цөлжилттэй байгаа үлээ. Бидний одоо ундны ус гэдэг юмтны өөрөө одоо хэдэн жилийн дараа тасарна гэж яриад байгаа үлээ те. Тэгэхэд мод тарих нь хамгийн зөв байсан байхгүй. Тий. Яг нөгөө манай хамгийн анхны дугаараар яг энэ сэдвийг ярьж ирсэн цөлжилт. Тий. Тий. Тэгэхээр чи энэ бүхнээс бид нэр одоо сэргийлэх хэрэгтэй юм. Тэгэл мянга өндөр гоё байшин барилга, цогсоо зайгүй машин тэрэг байгаад буцаад бидний амьдралын чанарт нөлөөлөхгүй байгаа гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй учраас тэгээд бүтээн байгуулалтуудыг дэмжинэ. А гэхдээ экологийн тэнцвэрт байдлыг бас хадгалаасай, зөв байгаасай л гэж айгүй хүсдэг шүү дээ. За хоёулаа л нэлээд бас хөрхөн ярилцлаа. За тэгээ хоёулын ярилцах цаг дуусж байна. Тэгээд студид маань хүрэлцэн ирж ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Урилгын мөн хүлээн авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд намайг ч ингээд дуудаж оруулж ирсэнд маш их баяртай. Тэгээд ундраа найзтайгаа ярилцахад ер нь ингээд бодож ирсэн юмнуудаа ер нь хэлье гэж бодсон юмнуудаа бүгднгийн сайхан хэллээ. Нэг сайхан онголоо гэдэг шиг. Тэгээд та бүхэн миний подкастыг бас үзсэн болвол тий мэдээллийг зөв цэгээс нь авч байгаарай. Хин нэгний асуудлыг эхлээд сонсчоод асуудалтайгаа нүүр тулж байгаарай. Тэгээд ер нь үнэн үг гэдэг чинь хүнд их хатуу байдгийг шүү гэдгийг хэлмээр байна. Хаан хатуу байдаг. Тэгээд баярлаа. За баяртай.